За өнөөдөр хүргэх сэдэв маань мөнгөний хэл. Бид англи хэл, солонгос хэл сурдаг шиг мөнгөний хэлийг бид хэр сурч мэдсэн бэ? Мөнгө өөрийн гэсэн хэлтэй. Миний мөнгөний хэлний төвшин аль төвшөнд явж байна вэ гэдгээ нэг эргэж харна уу гэд энэ сэдвээр бэлтгэлээ. За мөнгө бол хэл. Тэгэхээр миний мөнгөний хэлний төвшин аль шатанд явж байна? Өдөр болгон хэрэглэгдэх мөнгөний үгнүүдээ, үндсэн үгүүдээ би хэр ойлголттой явдаг уу? Түүнийгээ үргэлж мөнгөний үгийн сангаа баяжуулж явдаг уу гэдгээ эргэж харна. Энд дээр мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахад, зөв шийдвэр гаргахад тус болдог гэсэн үг. Мэдлэгтэй хүн, ямар нэгэн мэдлэгтэй хүн шийдвэр гаргахад тэр мэдлэг дээр үндэслэж шийдвэр гаргахад тус болдог. Тэгэхээр жишээ нь би зээл авъя гэх юм бол энэ зээл надад хэрэгтэй юу үгүй юу? Хүн зөв бэ нү, өндөр бэ нү гэдгийг бодож чаддаг, харж чаддаг, ар үүргээ шалгаж чаддаг, тооцоолж чаддаг байх юм бол зээл авах уу, авахгүй юу, ашигтай вэ нү, ашиггүй вэ нү гэдгээ харж чадах юм. Тийм болохоор бид нар өдөр тутам хэрэгэлдэг энэ мөнгөний ойлголтуудаа, мөнгөний үгнүүдээ эргэж харъя. За бидэрт үндсэн хэрэгэлдэг үгүүд байгаа. Орлого, сар болгон инком байгаа. Сар болгоныхаа орлогыг цалинг яг зөв орж ирж гэнэ үү гэдгээ сард нэг удаа шалгадаг. Тиймээ даатгалын төлбөрүүд орж ирж гэнэ үү? Төлөгдсөн байна уу? Миний цалин яг миний бодож байснаар тооцоолсноор зөв байна уу гэдгээ шалгах хэрэгтэй. Орж ирсэн мөнгийг би зарцуулдаг. Жишүүл зарлага. Тэгэхээр энэ зарлага маань сар болгон тогтмол гараад байгаа зарлага байна уу? Юунд зориулсан зарлага вэ? Хэрэгтэй зарлага уу, хэрэггүй зарлага уу? Мөнгө болох зарлага уу, эсвэл үрэгдээд алга болох зарлага уу? Шаардлагатай зарлага уу гэдгээ бас эргэж харъя. За, өнөөдөр би хуримтлалтай юу? Хөрөнгө оруулалт хийдэг үү? Миний төсөв ямар байна гэдгээ эргэж харна уу? Сард нэг удаа. За данс байгаа. Олон банкн дээр данстай. За энэ онлайн банкны данс уу? Том банкнуудын данс уу? Найдвартай данс уу? Энэ дансны зорилго нь юу? Хадгаламжийн зорилготой юм уу? Хөрөнгө оруулалтын зорилготой юм уу? Урт хугацааных юм уу? Богино хугацааных юм уу? Зориулт нь юу вэ? Энэ данс байхад хэрэглэхэд хэрэгтэй данс уу? Дэмий данс нээчээд байлгаад байна уу гэдгээ бас нэг харах нь. Картууд хэрэглэж байгаа бид нар. Зээлийн карт, бэлэн мөнгөний карт. Гэтэл би зээлийн картыг ашиглаад байна уу? Бэлэн мөнгөнийхэн картн дээр зурж явж байна уу? Карт ашиглах нь бас эргэж харах хэрэгтэй. Заавал зээлийн картыг зурах шаардлага байна уу? Тийм ээ? Дараа төлбөрт карт. Учираас. Тэгэхээр энэ бидний өдөр тутам хэрэгэлдэг мөнгөний үг маань. Мөнгөний ойлголт маань. Үнийгээ би өдөр сард нэг удаа шалгаад хянаад тэгж явж чадах юм бол өнөөдрийн хөрөнгөний нийгэмд мөнгөө хамгаалж чадна, хадгалж чадна, үржүүлж чадна. Эсвэл өвдсөн байвал эмчлэх шаардлагатай бол эмчлэх онцлогоо авах хэрэгтэй. Тэгэхээр эргэж нэг харна уу? За өнөөдөр болохоор үндсэн ойлголт нь, үндсэн мессеж нь юу юм бэ? Тэгэхээр яг саяны хэлсэн шиг санхүүгийн мэдлэг, мөнгөний ойлголт. Үнэхээр энэ ойлголтуудыг би зөв хэрэглээд явж гэнэ үү? Сар болгон санхүүгээ хянаж гэнэ үү? Мөнгөө барьж чадж гэнэ үү? Эсвэл алдчихад байна уу? Тийм ээ, өнөөдөр бидэнд уруу таталт их байгаа. Гараал мөнгө үрэгдээд байдаг. Тийм болохоор мөнгөө барьж чадах нь чухал юм аа. Тэгээд бид нар мөнгө гэдэг нэг үгээр дэлхийн бүх хүмүүс ярьдаг. Мөнгө гэдэг хэрэглээгээр бүгд солилцоо хийдэг. Тэгэхээр тэр мөнгө гэдгийг зөв ойлгож чадах юм бол, зөв барьж чадах юм бол тийм одоо бас хэцүү зүйл биш юм аа. За өнөөдрийн сонголт миний маргааш ирээдүг бүтээдэг. Тэгэхээр өнөөдөр би
ямар үг сонгосон, өнөөдөр би аль үгэн дээр хадгаламж дээр вэ нү? Хөрөнгө оруулалт дээр вэ нү? Эсвэл зээлэн дээр явж гэнэ үү? Миний мөнгөний өнгө өнөөдөр ямар байна вэ? Улаан гэрэл асцсан байна уу? Ногоон байна уу? Шар байна уу? Гэдгийг эргэж харна уу гэсэн санаагаар мөнгөний хил, мөнгөний хилний төвшнгөө шалгаад үргэлж мөнгөний үгийн баялгаа арвижуулж явцгаая гэдэг саналыг төвшүүлж байгаамаа.